бүлийн хүчирхийлэл гэхээр иргэд хөвчлэн бие махбодын хүчирхийлэл гэж ойлгодог. Гэтэл сэтгэл санааны болон эдийн засгийн хүчирхийлэл түгээмэл байгаа гэж сэтгэл зүйч хэлж байна. За 107 утсан дээр хоногт 60-аас 70 орчим дуудлага мэдээлэл ирдэг. За хамгийн гол нь тус утсан дээр сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг мэргэжлийн сэтгэл зүйч нар ажилладаг. Бие махбодын гэхээс илүү сэтгэл санааны хүчирхийллүүд нь илүү яваад байдаг. Үзэл бол таардаггүй гэсэн юм. Амьдралын хэм маягаасаа болдго юм уу? Бие нэгэ хил амаар доромжлох, та хийсэн үйлдэл таалагдахгүй байх, бүгднийг одоо өөрийнхөө шийдвэрлэх гээд байх ийм байдлууд нэг их мэдлийн дэлгүүрс харилцаа үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр нэг нэгийг ойлгож хүнлээч, хүлээцтэй хандаач. 107 тусгай дугаарыг 2014 оноос ажиллуулж эхэлсэн байна. Дээрх хугацаанд 13,000 хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ.